За тэгвэл тэр морьтой хоёр гүшөө байна. За тэр баруун талынх нь морьтой гүшөө бол Боорчвуу ноёны гүшөө. Боорч бол одоо Чингис хааныг шар гахт бүхий 8 морьдон алдчихад мондож монгонж явж их үед тусалсан одоо хамаг анхныхын дотны найз. Удам ухсаа нь бол мөн Чингис хаантайган удам ухсаа нэгтэй хүмүүсүүд. За Чингис хааныг дэмжиж их Монгол улсыг байгуулахад хүчин зүтгэсэн учраас Мянгатын ноён, баруун гарын Төмтийн ноён, 9 өрлөг жаагаад олон жилг тушаал олсон тийм одоо төрийн томоохон зүтгэлтэй. За Чингисийн зүүн гар талд байгаа морьтой гүшөө бол Мухдан гүшөө гэж үздэг. Мухтай одоо босож удам ухсаагийн хөвөл Чингистэйгэн удам нэгтэй. Одоо Чингис хааныг их Монгол байгуулах агуу хэлсэ чин үнэн сэтгэлээр дэмжсэн агуу Баатар Жанжныхын нэг тийм учраас улс байгуулсны дараа Мянгатын ноёноос гадна зүүн гарын Төмтийн ноён өргөмжилж хожим нь Алтан улсын мөх бүхийлээ үүргийг харамсалтай Чингис хаанаас өмнө 1223 онд нас болсон шиг санджээ. За иймэрхүү учиртай юм аа. Энэ бол их Монгол улс байгуулагдсан 800 жилийн хойд босгоцсон одоо түүхтгүнээ гүшөөнүүд байгаа. Монголд бол ийм түүхтгүнээ гүшөө нэлээд олон байдгийг. За хавьдаа бол 1260 онд одоо өнөөдрийн Шилэнгод аймгийн хараанд байгаа Шандууд бол одоо хаан сууж их Монгол улсын 5 дахь хаанаар өргөмдөгдөж хаан суусан. Хуралдаан дүрмийг дагсангүй энтергээд хүмүүс бас шүүмжилдгийн хайраг өгч хуралдаан дүрмийг дагаагүй. Яг одоо манай монголчуудын уламжилт ёсоор бол хөвгдийн Ахмад нь хаан суух ёстой. Нуутавч ондарч гэсэн тодорхой тэмдэглэл байна. Хаан суух асуудлыг 9 хатанд дурдсны дараа Чингис хаан хөвгдийн минь ах зүч билээ. Зүчийн саналын асуухад дундуур нь цагаатай орж ирд одоо ах トゥ хоёр заамаа авч янз бүрээр асилж исэн. Энэ явдлаас болоод Чингис амьсрын байхад нь хоёр хүүхдүүд нь заамаа авч нэгнээ үл тоох байдалтай байгаа юм чинь. Чингис хааныг нь асуулсны дараа Монгол нутагт дахиад дайн үсэж магадгүй гэсэн үүднээс одоо сая одоо тэр дэлхийн эжент гүрэн байгуулах үндэс шалтгаан үүнээс үүддэг үед би үжидэг юм аа. Энэ бол миний нэг шинэ үжилт. Жохоолон битсэн боловч би нийтлүүлээгүй зарим хүмүүстэй ярьж саналыг авч байгаа. Монголын эжент гүрэн яагаад үүссэн бай? Янз бүрийн 4-5 жилийн хэллэг байдгийн хэрэг дээрээ Монголын эжент гүрэн бод яг Монгол орноныг амар тайван байлгахын тулд морин туурай хүрэх гажир бүхэнд хүүхдүүдтэй тус нь улс байгуулж өгч дайн хийсэн ч харийн нутагт дайн хийлгэх тийм дайчин агуу бодлого бассных нь үр дүн энийг бид одоо олон талаас нь нэгтэлж үзвэл бас ойлгож болмоорж бид гэж би бол боддог юм аа.